Монгол Ардын намын дарга энх болд ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Бямбцогт болон хамтран ажиллах гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Батболд нар өнөөдөр төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Ардын намын дарга энх болд ардчилсан намынхан гүйцэтгэх зөвлөөс гаргасан шийдвэрээр төрий барьж хамтран ажиллах гэрээг цуцлахаар зүтгэж хамтран ажиллах гэрээг бодитоор дүгнэж чадаагүйг хэллээ. Гэрээг үнэн бодиттой дүгнэх энэ асуудал дээр бол ардчилсан нам хариуцлагагүй ажиллалаа. Ард түмний өмнө бид бас хамтарч ажиллаад ийм хий гэж хэлээд байгуулсан гэрээгээ нэгэнт гэрээгээ цуцлаа, сайд нарыг хөөе гэж байгаа бол энэ гэрээгээ үнэн бодиттой байдлаар дүгнэхээс зайлсхийлээ. Яагаад зайлсхийсэн? Яагаад гэвэл үнэн бодиттой байдлаар дүгнэх юм бол харин гэрээний биелэлтэнд ардчилсан нам өөрөө гэрээгээ биелүүлээгүй, ардчилсан намын гишүүд энэ гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдал нь ил тод болох байсан учраас ерөөсөө л гүйцэтгэх зөвлөлийнхаа гаргасан хангалтгүй гэдэг нэг үгийг урдаа барьсаар байгаад энэ гэрээ бол цуцлагдлаа. Ардчилсан нам Монгол Ардын намтай хамтрахдаа 5 толгой оюу толгойн төслийг өмнөх гэрээний нөхцөлийг муутгахгүйгээр хамтдаа урагшлуулна гэсэн ч ардчилсан намын гишүүдийн зөрчлөөс үүдэж бодиттой үр дүнд хүрээгүй билээ. Уг нь хамтарч өөрчлөлт оруулах асуудал Бурмаа гишүүний ахалсан сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай байлаа. Гэсэн ч өнөөдрийн хүртэл энэ хуулийн төслүүд гацаанд орчхоод байна. Эндээс ардчилсан намынхны хариуцсан томоохон хуулийн төслүүдэд ахиц дэвшил огтхонч гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Ардчилсан намынхан гэрээг дангаараа цуцалж Монгол Ардын намын сайд нарыг огцруулсан нь хамтарсан гэрээгээ ширээний ард хамтдаа суугаад дүгнэх зориггүй байгаагийн илрэл юм. Түүнчлэн чуулганы хуралдааны үеэр улсын хурлын дарга энх болд гишүүдийн үг хэлэх бүрэн эрхэд халдаж надад таалагдахгүй байна хэмээн цензурдаж парламентэд олон жил суусан тулхтай түшээдийг умираагаар нь дуудсныг ёс зүйн үйлдэл гэж үзэж байгаагаач энэ үеэр хэллээ. Ардчилсан намын бүлгийн дарга Гарамгай-Баатар хоёр намын хамтарч ажиллах гэрээг дүгнчихсэн мэтээр ярьж байгаа нь өрөөсгөл гэдгийг Монгол Ардын намын бүлгийн дарга Бямбцогт хэлж байна. Уг нь хамтарч ажиллах гэрээг дангаараа цуцлахыг хориглосон заалт гэрээнд байгаа юм байна. Гэвч биднийг шүүмжилээ гэдэг шалтгаанаар ардчилсан намынхан хамтран байгуулсан гэрээгээ дангаар цуцлаж байна. Тэд гэрээгээ бодитоор дүгнэхээс яагаад айгаад байгаа нь улам бүр сонирхол татаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээ барьж асуудлаас бултаж байгаа нь өнгөрсөн хугацаанд ардчилсан намынхан өөрсдөө хангалттай ажиллаж чадаагүй баталгаа үзье. Гэрээгээ байгуулахдаа бид нар бол бичгээр гэрээ байгуулсан байгаа. Гэрээндээ тусахдаа энэхүү гэрээнд талууд гарын үсэг сурснаар хүчин төгөлдөр болно. Энэ гэрээ нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах улсын их хурлын бүрэн хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй бол аль нэг талд гэрээг дангаар цуслахыг хориглоно гэд энд хоёр намын дарга, хоёр бүлгийн дарга, зөвшөлдсөх хамтран ажиллах гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч нар ингээд 3 хүн тал талаас гарын үсэг зураад тамгаа дарцсан байгаа юм л да. Тэгэхээр энэ гэрээг бол дангаараа цуцалж байгаа. Энэ дээр цуцлсан буруу гэж хэлэх гээд байгаа юм биш. Энэ гэрээг дүгнээгүй.